Хамтдаа үзэгчдээ баярлалаа. Дараагийн мэдээг хүргэе. Сорон скутер мопедыг замын хөдөлгөөнд зохистой оролцуулах асуудлыг хуульчлах хуулийн төсөл маргаашийн чуулганаар батлагдахаар хуваарьд орсон байна. За хуулийн төсөлд тусгаснаар тодорхой хэмжээний замын хөдөлгөөний дөрмийн сургалтанд хамрагдсан иргэн бичил тээврийн хэрэгсэл унах эрхтэй болохоос гадна насанд хүрээгүй иргэд сорон скутер унахыг хориглох тухай заалтууд багтаж байгаа юм. Улаанбаатар хотын иргэдийг аюулгүй алхах боломжтой болгохын тулд улсын хурлаас бичил тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд аюулгүй зорчуулах журмыг хуульчилж байна. Хуулийн төсөлд суран скутерийг явган үний замаар зорчуулахгүй байхаар зохицуулж байгаа бөгөөд автозамын баруун хөвөөгөөр зорчин, түүнчлэн насанд хүрээгүй хүүхэд скутер унавал эцэг эхтэн торгуул ноогдуулахаар хуулийн төсөл тусгажээ. Гурван зүйл чухал болоо гэж бодож чинь сая хэлсэн явган дугуйн замаар одоо скутер мотопед явахгүй. Автозамын 1-р ангиар юм. Хоёрдугаарт нь 18 нас хүрсэн хүн л унаа гэж байгаа. Одоо ингээ хүүхдүүд унаад байгаа шүү дээ. 2-3-аараа сумдалтай. Тэгээ зарим тохиолдолд аав ээж нь нас сумдалцаа явж байгаа. Тэр их аюултай л да. За гурав дахь нь бол замаар гарахдаа явган гарцаар төрж гарья. Эсвэл автозамынхаа игнэгээр явах хэрэгтэй гэсэн тийм зарчмуудыг тавьж байгаа. Тэгэхээр ингээд явган зорчигчдийнхоо аюулгүй байдлыг л хангах гэдэг гэсэн энэ хууль маань батлагдах чухал шаардлагатай гэж бодож байгаа. Үр дагавар нь яаж үүсэх вэ гэхээр явган үний замаар явахгүй мопедтай адил буюу дугуйн замаар эсвэл дугуйн игнэгээр хэрв аль аль нь байхгүй бол автозамын баруун хөвөөгөөр явна гэдэг ийм зохицуулалт орж ирж байгаа. Мөн түүнчлэн насны хязгаарыг 18 болгож нэмэгдүүлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 16-аас 18 насны хүүхдийн хувьд жишээлбэл манай яг нийслэл Улаанбаатар хотын дэд бүтцийн хүрээнд бол аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тутмагшилтай. Тийм учраас хүүхэд бол явах дэмий юм байна гэдэг утгаараа 18 наснаас дээш болж байгаа. Мөн түүнчлэн тодорхой байршлуудад парклах буюу зогсоол тавих хэрэгтэй. Суран скутерийг замын хөдөлгөөнд зохистой оролцуулах асуудал өнөөдрийн Улаанбаатар хотын иргэн бүрийн өмнө тулгамдсан асуудал болж байна. 2024 онд уг тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор 532 осол гарч байсан бол 2025 онд сурааны ослоор 5 хүн нас орж 2820 хүн бэртжээ. Ослын тоог бууруулахын тулд хуулинд бичил тээврийн хэрэгсэл унах хүн заавал жолоо барих замын хөдөлгөөний дөрмийн анхан шатны сургалтанд хамрагдах ёстой хэмээн үздсэн байна. Гэрээ байгуулна гэдэг тийм заалт орж ирсэн. Тэрний юу гэхээр аймаг нийслэлийн засаг дарга нартай гэрээ байгуулж бизнес эрхлэгч одоо нөгөө тал маань нийлүүлэгч одоо энэ тээврийн хэрэгслийг нийлүүлэгч бизнесийн компани бол бас тодорхой үүрэг хариуцлага хүлээх ёстой. Ямар одоо техник импортоор оруулж ирж байгаа, ямар их сурвалжаас хаанаас оруулж ирж байгаа одоо ч тэр нь мэддэхгүй байгаа шүү дээ. Тийм ээ? Дугааргүй тий. Тэгэхээр энийг одоо бас нэг юутай болгож цэгцэлж одоо бас нэг үүрэг хариуцлагатай болгож гэрээ байгуулж ижил. Уг хуулийн төсөлд бичил тээврийн хэрэгсэл унаж байгаа иргэн гарцаар гарахдаа скутер сурооно хөтөлж гарах үүрэг хүлээн хуулийн төслийг маргааш чуулганаар эцэслэн батлахаар төлөвлөж байна.